Сонсогч та бүхэн агуулгын айлтгая сайхан амарцгааж байна уу? За мөн сайхан баярлцгааж байна уу? Та бүхэнд их хүрсийн баярын мэнд хүргье. За тэгээд их хүрсийн баяр болж байгаа учраас би бас студидээ улсын хурлын гишүүн оюун хорлыг урьж бас ярилцах гэж байгаа. Ингээд урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Танд бас их хүрсийн баярын мэнд хүргье. За танд бас их хүрсийн баярын мэнд хүргэе. Монголын нийт ард түмэнд их хүрсийн баярын мэндийг төвшүүлж байна. За өнөөдөр бас ээжүүд маань алдар дахиныг 2 дугаар зэргийн одонгоо гэртээ авлаа. Мэдээж хэрэг одон авахын тулд үр хөвгттэй болдгоо тийм ээ. Тэр бүл нэмэх амьдралаа сайхан болгохын тулд үр хөвгттэй болдог гэдэг бол хүний жамаа. Тэгэд таныг бас би энэ олон хөвгттэй төрүүлж өсгсөн ээжүүдийн тухай бас овоо санаачтай ажилласан гэж боддог. Тэгэхээр та яг чухам юу хийж чадав гэдгээр хоёул яриагаа эхлэх үү. За баярлалаа. Өнөөдөр үнэхээр олон ээж нар нэгдүгээр одон, хоёрдугаар одонгоо аваад гэр бүлийн баяраа хийгээд үр хүүхдээ баярлуулад гэр бүлийн аз жаргалаа эдэлж байгаа энэ өдөр одон авсан бүх эхчүүдэд их хүрсийн баярын мэндийг төвшүүлж байна. Тэгээд 1957 онд Монгол төрийн бодлогоор ер нь олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулдаг юм хуультай байсан. За энэ хуулиар бол энэ зах зээлийн нийгэмд яг одоо одон олгодог журмыг өөрчлөхгүй байгаад байх нь бол арай буруу юм байна гэж үзсэн. Яагтвэл 8 хүүхэд гаргавал 1-р одон 6 хүүхэд төрүүлвэл 2-р одон авдаг байсан. За энэ хуулийг 2010 оны 6-р сард нэмэлт өөрчлөлтийг оруулаж 6 хүүхэд гаргавал 1-р одон, за 4 хүүхэд гаргавал 2-р одон авдаг байхаар ингэж хуулинд өөрчлөлт оруулсан. За энэ нь бол 1-р Монгол Улсын хүн амын бодлогыг дэмжих, 2-р зах зээлийн нийгэмд өнөөдөр Монголын дундаж гэр бүл нэг 3-аас илүү хүүхэд баг гаргахгүй байгаад байна шүү дээ. Тийм учраас 4 гаргавал та ядаж одон авна, 6 гаргавал та 1-р одон авна шүү гэдэг ийм урамшууллыг одоо бий болгож өгснөөрөө бас энэ одоо эхчүүд маань бас хүүхдүүд гарах хүүхдийн тоо бол жилд нэмэгдсэн. Ингэснээр бол өнөөдөр жилд дунджаар одоо 1500 орчим ээж 1-р одон авж байгаа. За ойролцоогоор нэг 8000 орчим ээж 2-р одон авдаг болсон. За энэ хууль бол яа харахгүй одоо ингээд хүн амаа өсгөх энэ бодлогыг бол дэмжиж байгаа Монгол төрийн бодлого. За дараа нь бол энэ эхчүүдийн тоо өмнө нь бол ер нь эхчүүдийн тоо төрөх мэдгэдэггүйц жоохон буурч эхэлсэн шүү дээ. Одоо бол ингээд төрөлд нийтээ нэмж байгаа. Гэхдээ энэгээр бол хязгаарлагдаад энийг хүн амын бодлого дэмжсэн бодлого гэж бол хэлэхгүй. Өнөөдөр ингээд одон авж байгаа ээж нарт жилдээ нэг удаа олгодог одоо тэтгэлгийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бид бас хуулийн төс санаалж өргөн барьсан. Харамсалтай нь энэ удаагийн одоо парламентаар бол хэлцэж чадаагүй байгаа. За энэ бол 1-р одонтой ээжэд жилд ядаж 1 сая төгрөг, 2-р одонтой ээжэд нэг 500 мянган төгрөг олгодог болёо гэсэн ийм хуулийн төслийг санаачилсан. За одоо бол 2-р одонтой ээж 100 мянга, 1-р одонтой ээж 200 мянган төгрөг авж байгаа. За энэ бол бас одоо төдийлөн хангалттай биш. Тэгэхээр социализмын үед манай ахмадууд бол бүр их ярьдаг. Бид олон хүүхэд төрүүлж өсгсөн одоо өсгснийхээ төлөө хүүхдийн мөнгө авдаг байсан жилд нэг удаа. Тэр үеийн ханшаар бидний авч байгаа хүүхдийн мөнгө бол тухайн гэр бүлдээ жилд нэг удаа нэг том үл хөдлөх хөрөнгө авч чаддаг байсан. Тийм учраас тэр одонгийн хүүхдүүдэд их хайрладаг. Одон авах юмсан гэж хичээдэг. Хүүхдийн мөнгө буухаа хүлээдэг. Тэр нь бол тухайн гэр бүлийн одоо хамгийн гэр бүлийн зардлыг хуваалцдаг их бодит зардал байсан. Тэгэхээр энэ бол тийм сайхан одоо баяр байсан. Тэгэхээр энэ шиг зүйлийг хийх юмсан гэж одоо ингэж бодсон. За нөгөө талаас гэвэл ер нь бусад одоо өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн энэ төрөөс хүн амын бодлогоо дэмжсэн маш олон бодлогыг хэрэгжүүлдэг. За хэдийгээр бид одоо араб шиг баян улс болчих чадаагүй ч гэсэн ядаж нэг одоо нэг тэр хүүхэд гаргаад олон хүүхдээ өсгөөд хүмүүжүүлж байгаа тэр ээжийн үнэлэгддэггүй хөдөлмөрийг үндэгээтэй болгох энэ одоо бодлогыг дэмжих юмсан гэж юм олон одоо янз бүрийн хуулиудыг бол бас санаачилсан. За жишээлбэл Арабт одоо нэг ээж хүүхэд гармагц төрөөс нь 70 мянган долларыг дансанд нь шилжүүлж өгдөг. Ингэснээр за тэр 70 мянган доллараар та хүүхдээ өсгөж хүмүүжүүлээрэ. Сайн хүн болгоорой гэж өгдөг гэж байна. За бидэнд яг хөө тийм боломж байхгүй байгаа ч гэсэн ядаж бид нар өнөөдөр хүнжлийнхээ хэрээр хөлөөжий гэдэг шиг энэ одоо хүүхэд гаргаад өсгөж хүмүүжүүлээд энэ улс орны одоо төлөө хүн бэлдээд байгаа тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлгээтэй болгосоо гэж боддог. Яагад гэвэл Монгол ээж бол гэртээ хоол ундаа хийдэг, те хуц ундрын нугаан, оюун шидэн, сургуульд нь явуулна, өвдөл эмчин, совилогчин те. Ингээ Монгол эмэгтэй хүн гэдэг бол тийм агуу үнэлгээгүй хөдөлмөрийг гэр орондоо хийж явдаг. Тийм одоо ачтай буянтай хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг ядаж те ингээд нэг сэтгэлийн тэнийлгэх хэмээг ядаж ингээд нэг гарын сунгачод тэр ээж өөрийгөө ч үндсэндээ гоёхгүй л дээ тэр мөнгийг аваад.
За энэ жилийнхээ авсан хүүхдийн одонгийн мөнгөөрөө би тэрэндээ нэг ийм юм аавна. Тэрэндээ айгүй бол гэр авч өгнө. Тэрэндээ айгүй бол энэ амьдралд нь туслах би нэг хүрэгч телевизийн солиод өгчээгээд нөгөө ээж бол тэрийг аваад эмэг бүгд зүгээд торог дурдан аваад зүүчихгүй шүү дээ. Тэгээ энэ бол өөрөө амьдрал учраас бид нар тэр ээжийг баярлуулсан, өр хүүхэдтэй тэр хөрөнгө оруулалт хийх гээд байгаа тэр сэтгэлийн дэмжиж өгөх гэсэн нэг энэ одоо бодлогоодыг авч хэрэгжүүлэх юмсан гэж энэ олон хүүхэд төрүүлжсэнхийг урамшуулах тухай хуулийг бол анх батлуулж исэн. За тэгээ энэ хууль маань бол дамжилтаа батлагдсан. Тэгээ өнөөдөр одоо саяын яг өөрийн чинь хэлдгээр ингээ олон мянган ээжүүд одонгоо зүгээд баярлж байна. За одон авж байгаа ээжнэр өнөөдөр маш их залуужж байна. Тэрийг хараад бүр их баярлж байгаа. Одоо баг 30 хүрээгүй настай дөрвөн хүүхэд гаргаад одон авж байгаа ээжнэр олон байгааг хараад сэтгэл хөдлөж шít. Тэгээ энэ үйл явцал өөрөө аанда ингээд нэлээд нэмэгдэх байх. Үнэхээр одоо Монголын төсөв хөрөнгө мөнгө сайжраад сайхан болсон тэр цаг үед энэ одонтой эхчүүдийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг одоо цаашдаа шийдвэрлэхийн боломжууд бол гарах байхаа гэж бодож байна. Үнэхээр та яг ээжнэрийн хүлээсэн зүйлийг сая ярьлаа л да. Оюун хорлогч нэг ярьж хатад би баг уйлах хашхлаа. Яагаад гэвэл манай ээж одонгийнхаа мөнгөөр авсан сервант штэ, одонгийн мөнгөөр авсан диван штэ энэ төр гэж ярьдаг байхгүй. Тэр үнэхээр их хүн гэдэг бол тийм ээ мөнгөтэй байл үр хүүхдээ бодно гэхээс таны саяны хэлсэнчлэн эмэг аваад зүүч гэж нэгч удаад боддгоо байхгүй. Тийм л ээж нар маань өнөөдөр бас үр хүүхдтэйгээ баясж байгаа ах гэж бодож байна. Ээжүүд баясахаас гадна гэр бүлийн тухай хууль гэж бас бас өргөн бариад өөр хилцүүлж байсан тийм ээ. Дач шийдвэрлэж чадсангүй. Гэтэ энэ гэр бүлийн тухай хуулиар та яг юуг шийдвэрлэхийг хүссэн бэ? Яагаад гэвэл тэгвэл ээж амгалан байл, гэр бүл амгалан тийм ээ. Гэр бүл амгалан байл үр хүүхэд хичээн жаргалтай байх уу тийм ээ. Тэгэхээр ер нь бол өнөөдөр Монголын нийгэмд гэр бүл салалт маш их байна. Гэр бүлийн задрал яваад байна. А өнөөдөр бол Монголын гэр бүлийн дээр уламжлалт нэг үнэлэмжинд харилцаанд ингээ өөрчлөлт гарч байгаа нэг ийм оргил цаг үе явж байгаа гэж боддог. Тэгэхээр энэ гэр бүлийн энэ одоо үнд цэл алдагдаж байгаа яг энэ цаг үед ер нь Монголын төр ямар бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Бид нэр одоо ёс суртахууны тухай яриад эсвэл ёс суртахууныг хуульчлаад бид нар бол асуудал шийдэж чадахгүй байна. Социализмын үед бол нөгөө сайн муугаараа хэлэхээр эхнэр нь одоо бас нам дээр нь очиод гомдол мэдүүлээд бас зарах шүлэгдэг, арга хэмжээ авдаг гэсэн. Энэ бол бас ёс суртахуунтай холбож исэн бас л нэг хөөрхөн хэлбэрл байсан байна л да. Үнэхээр та одоо дарга цэрэг мундаг бусдыг мандаж үлгэрлэх гэж байгаа бол ядаж алгын чинээхэн гэрте байгаа эхнэр хүүхдээ хайрлж хамгаалчихаа. Тэгээд бол та дараа нь одоо төр түмнийхээ төлөө зүтгэ гэдэг нь гэрээ засаад төрөө засаа гэдэг байсан тэр Монгол уламжлалын хамгийн үндсүүл нь байсан юм шиг байна. Тэгэхээр энэ харилцаа бол одоо энэ зах зээлийн нийгэмд энэ ороо босгоо цаг үед бол аюух өөрчлөгчлөө. Тэгэхээр энийг дагуулад бид нар өнөөдрийн үйлчилж байгаа гэр бүлийн тухай хуулийг өөрчлөхөөсөөр аргагүй байна гэж үздэг. А энэ гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх шаардлага нь бол өнөөдөр хүүхдийн эрх ашиг энэний цаана бол маш ихээр хохирж байгаа маа. Зүгээр нэг эр эм хоёр хүний эсвэл ээж аа хоёрын хувийн зөвхөн асуудал биш. Нэгэнт дундаа одоо хамтран амьдраад олон сайхан өр хүүхдтэй болчоод за ер нь тэгээд нэг 40 гараад ч юм уу за зарим нэг нь гэрвлээ сайн төлөвлөж чадахгүй дөнгөж хурмаа хийгээл нэг хоёр хүүхдтэй болонгуудаа гэрвлээсээ салаад явж байгаа ийм тохиолдлууд маш их байна. Гэрвэл салалт бол нэлээд тийм залууч хандлагатай болж эхэлж байгаа нь бол улам их одоо тийм сэтгэл түгшээсэн асуудлаа гэж ингэж боддог. Тийм учраас энэ гэрвлийн одоо тухай хууль нэмэлтөөрчлөлтийг оруулаж ер нь ингээд бусад гадаадын улс орнд яадаг юм. Бид нар гадны юмыг хуулж дуурайх их дуртай шүү дээ. А тэгэхээр энэ бусад гадаадын улс орнд үнэхээр ёс суртахуунтай болоод гэрүүлээс салалт нь бага байгаад байгаа мó? А эсвэл гэрүүлийн тухай хууль бусад хуулиараа энийг зохицуулсан харилцаа нь илүү мундаг байна уу гэдгийг бид нар бас нэлээд хэдэн жил одоо судалж үзлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо бусад улс оронд ч гэсэн энэ харилцааг бол маш их анхаардаг юм байна. А гэрүүл бол одоо нийгмийн хамгийн анхдагч орчин шүү дээ. Тийм учраас энэ орчинд хамгийн сэтгэл тайван сайхан амьдарч чадах юм бол хүн бол ажил төрлөөж сайхан өр хүүхдэн сургууль соёлдоож сайхан явна, сурна сэтгэл амгалан тайван тэр гэрүүлийн аз жаргал бод бэлгэж явах хэрэгтэй. А тэр гэрүүл доторх байгаа хэрүүл маргаан тэр одоо бухимдал тэнд болж байгаа үйл явдал хэрвээ л үргэлжлээд байх юм бол тэр гэр бүлд өсөж байгаа хүүхэд сайн хүмүүжлэлтэй сайхан загварыг үзүүлж хизээч чадахгүй. А бусдаа ч гэсэн одоо үл хүндэтгсэн байдлаар айлцсан дараа нь ер нь том хүмүүс гэдэг чинь ийм л одоо муу загварын хүмүүс юм байна гэж боддог болно. Өнөө цагийн одоо энэ мянганы залуучууд гэдгийн хүмүүжил боловсрол гэдэг бол бидний үеийнхээс огт өөр зүйл болсон гэдгийг бид нар тооцох зайлшгүй шаардлагууд гарч иж байгаа. За тийм учраас өнөөдөр бусад улс оронд бол өнөөдөр өмчтөө нь ууж энэ гэрүүлийн тухай хууль бусад хуулиудын харилцааг зохицуулдаг юм байна. Тийм учраас
бидний одоо гол санаачилсан хуулийн гол заалт бол хүүхэд төрсөн цагаас эхлээд өмчийн эзэн байя. Гэр бүлийн гишүүн болгон гэр бүлийн хариуцлагаа үүрдэг байя. Гэр бүлийн гишүүн болгон гэр бүлийн хариуцлагаа үүрье. За нөгөө талаас хүүхэд төрсөн цагаас эхлээд өмчийн эзэн байх юм бол хэрвээ аав гэр бүлээс салаад явна гэд одоо нэлээд асуудал проблем болно. За мэдээж Монгол эмэгтэй хүн эхэндээ гэр бүлийнхээ аз жаргалыг бүтэн бүрэн байлгая. За миний зовлон яах вэ? Би өр хүүхдээ бодъё. За энэ нөхөртөө одоо буултий гэн аргад нь гуйна. За нэг айл руу очиод твтсэн байх юм бол араас нь очиж бараг хэрүүл уруул хийн. За ингээд нэг юм том одоо проблем үүсээд сүүлдээ тэр нь гэр бүлийн хүчирхийлэл болоод ингээд ийм одоо амь нас энэ эрсдэгч ийм тохиолдлууд бол гарч байгаа. Тийм учраас энэ болгоныг зохицуулахын тулд хэрвээ хувь хүн өөрийнхөө сонголтыг хийгээд явнаа би өөр хүнд хайртай дуртай болсон гэж бодож байгаа бол гэр бүл салах гэж байгаа бол гэр бүлийн тухай хуулинд заасны дагуу хүүхэд төрсөн цагаас эхлээд өмчийн эзэн мөн юм бол 3 хүүхэд ихнэрээ та орхиод явах гэж байгаа бол өмчийн 80%-ийг 3 хүүхэд ээж авнаа. Дундын өмчлөлд бий болсон үйлдвэрийг 5 хэсэг хуваана гэсэн үг. Тэгээд та 20% аваад за явж болно. 80%-ийнхаа өмч хөрөнгийг үйлдвэрээ одоо эзэн болоод сууж байгаа 3 хүүхэд ээж бол тэр аавыг бас уйлж чаргаацалтад зулгаалдаж нэгэнд явцсан хүний сэтгэлийг авч үлдэх гэж бас тийм их зовлонгоо бас идэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө өмч бол заавалчгүй хүний амьдрах орчинтой ингээд нэгдүгээр цагт нь хоёрдугаар одоо 40 50 шахаад ингээд өр хүүхдээ хаяад 18 та ихнэр дагуулад ч юм уу те одоо 20 та ч юм уу ингээд за нэг сайхан залуу гоо ихнэр дагуулад явлаа гэхэд насны эцэст хинээр хөлөө очуулах юм өмч хөрөнгө өр хүүхэд нь авцсан одоо энэ хүн яаж амьдрах вэ гэдэг нь бол үнэхээр тухайн хүний сонголт болох ёстой. Тийм учраас энэ бол яг гэр бүлийн хуулиар төрийн бодлогоор зохицуулж өгж байгаа бодлого нь ийм хатуу байх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр яагаад ийм байдгүй вэ гэхээр Монголын гэр бүлийн тухай хуульд бол гэр бүл салах тохиолдолд дундын өмчлөлт байгаа өмч хөрөнгө гэдэг нь бол хамтран амьдарж байгаа орон байшин машин тэрэг одоо дундын өмчлөлтөөс төрөнгө хэлээд байна шүү дээ. Өнөөдөр өмч бол угаасаа аавын нэр дээр нь л байдаг. Ихэнх тохиолдолд Монголд бол өнөөдөр уламжлалт гэр бүл гэдэг бол одоо эцгийн эрэгтэйс ноёрхдаг тэр гэр бүлийн тогтолцоо явна шүү дээ. Бид бүгдээрээ л одоо бидний ээж аавыгаа дээдэлдэг, аавыгаа хайрладаг, аавда хоол сайныхаа дээжийг төрүүлж өгдөг. Энэ бол Монголын уламжлал. Одоо ч бараг Монгол гэр бүл болгонд энэ л одоо уламжлал байгаа. Гэтэл ийм тохиолдолд нэг үйлдвэр байгуулвал эхнэр нь би хамтран эзэмшигчэнд байж нэрээ бичи мичи гэж бас сэтгэхгүй шүү дээ өөр юм. Тэгэл одоо өөр хүүхэд хань ижилэн бүгдээрээ л зөвхөн аавыгаа л гэрийн дарга, гэрийн босс, гэрийн эзэн, өмчийн эзэн гэж ойлгодог. Яг энэ сэтгэлгээгээр ханддаг. Гэтэл тэр итгэлийн тэгж хөсөрдүүлэх гээд байгаа тохиолдолд нэгэнт одоо бид нар зах зээлийн нийгэмд амьдарч байгаа ийм тохиолдолд энийг бодолцож өмчийн харилцаатай нь уяхаас өөр аргагүй байна гэж үзсэн. Ийм харилцаа хаана олон байна вэ гэхээр Японд жишээлбэл Хятадд мөн одоо Солонгост гэрлийн тухай хуулиар хүүхэд төрсөн цагаас эхлэн өмчийн эзэн байдаг ийм харилцаа үүсч тийм байна. Тийм учраас өнөөдөр тэр гэрүүлийн одоо аль биесээр гэрүүлээ батлуулсанд бол тэр хүн бол тэр эхнэр тэр хүүхдэд өмчийг бол дундын өмчлөлд бий болцсон байгаа өмчийг хувааж хөөсөөр арга байхгүй хуулиар. Тэгэхээр энэ бол манай хуулинд байхгүй. Манайх бол өнөөдөр гэрүүл салаа явж байгаа тохиолдолд аавд нь зөвхөн одоо цалингаас нь 40% хүртэл дээдлэн гэж байгаа шүү. Дээдлэн 40. Тэгэхээр өнөөдөр тэр хүн бол үгүй миний одоо цалин бол нэг 500 мянга. За бүр мундаг одоо шудрах хүн за би сая төгрөний цалинтай. Миний 40% гэдэг бол 400 мянган төгрөг. За та хэдтэй би яг одоо цалингийнхаа бараг талыг 500 болгоод өгчлээ шүүгээд өгсөн ч гэсэн өсөж яваа 3 хүүхэд тэр мөн ээжэд тэр 500 мянган төгрөг хэрэгцээг нь хангаж чадах уу? Өнөөдөр сургалтын төлбөр, өнөөдрийн хэрэглээ, тал хоол хүнстэй ингээд бүх юмдаа энэ зардал бол хүрэлцэхгүй. Тийм учраас тэр ээж нар бол өр хүүхдийнхаа төлөө тэгж бухимдаж тэр одоо аавтаа нь хэрүүл хийх маргалдах ийм асуудал үүсдэг. Тэгэхээр энийг бол шууд өмчөөрн зогсуулж өгөөд дундын өмчлийг энэ одоо хин өр хүүхдээ авж байгаа, хин өсгөж хүмүүжүүлэх хариуцлага үүрэж байгаа. Тэр хүн л энэ хариуцлага үүрэх давуур хийгээд л ёстой гэж үзэж ийм одоо хуулийг өргөн барьсан. За ингэснээр бол өнөөдөр Монголын одоо хүүхдийн өмчлөх эрх бол хамгаалагдана гэж бид нар үзэж энэ хуулийг бол одоо хэлцүүлэгт оруулсан байгаа. За байнгын хорон дээр бол дэмжигдсэн ингээд одоо явж байгаа. Гэхдээ сая улсын их хурлын чуулган ингээд их таарсан учраас бид нар арай хэлцэж амжсангүй. Тэгээд дараа нь хэлцэх байх л та. Яг ингээд хэлцэж байх явцад таныг ч хууль боловсруулах явцад мэдээ төсөл хөтөлбөр гэж олон юм хэрэгжсэн байж таарна тийм ээ. Олон хүн танд хандж юу?
Одоо маш олон ээж нар бол надад загтал ирүүлдэг. За энэ хуулиа хурдан түргэн батлаад өгөөч оюун хурлагчийн яасан удадгийм бэ гэж яддаг. Би энэ хуулийг 2012 оны 4-5 сар дөрвөн барьсан хууль. Тэгээ одоо ингээд 5 жил болж байна. 5-6 жил болох гэж. Тэгээ одоо л хилцүүлгийн шатндаа ороод ингээд 2 дахь хилцүүлэг дээрээ явж байгаа. Тэгээ гэрүүлийн тухай хууль бол өшөө бас суураараа нэлээд одоо том олон харилцааг бас зохицуулахаар өөрчлөгдөх тийм зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр одоо шинээр би түрүүн хэлсэн гэрүүлийн уламжлалт, үнэлэмжинд өөрчлөлт орсон байгаа учраас одоо жишээлбэл